Өгүүлбэрт үндсэн үлэг орсны дараагаар дахиад нэг үлэг орохын тухайд англи хэлний бүхий л үлгүүдэд араасаа gerund буюу ing төгсгөлтэй үлгийг шаардах мөн одоо infinitive буюу үлгийн тодорхойгүй төлөв to гэдэг утгаар өгтэй үлэг шаардах гэдэг ийм хоёр том бүлэгт байгаа. Тухайлбал одоо enjoy гэдэг үг насан туршдаа л араасаа ing-тэй үг л авна. Тухайлбал he enjoys playing basketball in this gym гэх юм бол тэр энэ зааланд одоо сакс тоглохыг таашаадаг гэсэн үг. Гэтэл одоо want гэдэг ч юм уу try гэх мэт үгнүүд бол араасаа насан туршдаа л түүтэй үлэг авна. Жишээ нь одоо I want to play basketball гэж ярина. I want playing гэж ярьж болохгүй шүү дээ. За гэтэл gerund ч авдаггүй, infinitive ч авдаггүй. Өөрөөр хэлбэл ing-тэй түүтэй биш тийм ээ, үйл үгийн анхдаг хэлбэр шаарддаг. Цорын ганц үйл үг байдаг, тэр нь help юм байна. Тухайлбал одоо help I'm helping my dad fix his car гэж ярина. Түүнээс биш одоо to fix гэж болохгүй, fixing гэж болохгүй. За тэгээд энэ let гэдэг одоо өдөөгчийг бол зарим хүмүүс үйл үгтэй андуураад байдаг. Үйл үгийн тухайд ганцхан help л араасаа verb буюу үйл үгийн анхдаг хэлбэрийг шаарддаг шүү. Тийм учраас одоо can you help me do my homework гэж ярина уу? Гэхээс биш to do, doing гэж болохгүй. Чи надад гэрийн даалгавраа хийхэд минь тусалж болох уу гэж.